Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 4-р хэсэг улсын хурлын зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж заасан бөгөөд улсын хурлын чуулганы хуралдааныг 1992 онд баталсан Монгол Улсын их хурлын тухай хууль 1997, 2001, 2006, 2007, 2020 онд баталсан улсын их хурлын чуулганы хуралдааны дэгээр зохицуулж ирсэн. Улсын хурлын 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй улсын их хурал 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шинжлэгдэн баталсан Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн чуулганы дагуу чуулганы хуралдааныг дахин зохион байгуулж байна. Улсын хурлын гишүүдийн болон улсын их хурал суудал бүхий нам эвслийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын их хурлын үйл ажиллагаа төлөвлөлттэй хилцүүлгийн дэг тодорхой чуулганд оролцож байгаа гишүүд хариуцлагатай байх чиглэлээр чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн холбогдох шийдвэр улсын хурлын чуулганы хуралдааны дэгийг боловсронгуй болгох талаарх улсын хурлын гишүүдийн санал Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэрэглэх явцад гарч байгаа наривчлан зохицуулах хуулийн зүйл хэсэг заалтын хоорондын нийцлэлийг хангах шаардлагыг харгалзан үзэж Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль Монгол Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 1-р сарын 8-ны өдрийн улсын хурлын 06127 дугаартай албан бичгээр бусад байнгын хороодоос мөн 3-4-р сард улсын хурлын гишүүд тэдгээрийн ажлын албаны ажилтнууд улсын хурлын тамгын газрын ажилтнуудаас санал авч миний бие болон улсын хурлын гишүүн С. Бямцогт А. Ариун Заяа, Н. Батсөмбөрл, Ж. Батчаргал, Б. Бэйсэн, Ч. Ладо Самбуу, О. Отгонбаяр, Д. Пүрв Даваа, Ц. Сандаг Очор, Р. Сэддож, Г. Тэмүүлэн нарын 12 гишүүний хамтар хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл тусгасан өөрчлөлтийг дараах 2 хүрээнд багцлан танилцуулъя. 1. Чуулганы хуралдааны хилцүүлгийн чанар үр нөлөөг сайжруулах, дэгийн зохицуулалтыг тодорхой болгох хүрээнд дараах гол өөрчлөлтийг тусгахаар бэлтгэлээ. 1. Хуулийн төслийн хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцэх хугацааг хилцүүлгийн үе шат бүрээр улсын хурлын даргын дэргэдэх зөвлөлд тогтоож асуулт асуух нийт хугацааг улсын хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам эвсэл бүлэг болон нам эвслийн бүлэгт хариалагдаагүй гишүүд бусад гишүүдэд хувь тэнцвэрлэн хуваарлж байгаа одоогийн зохицуулалт өөрчлөлт оруулж хугацааг хувь тэнцвэрлэн хуваарлж урьдчилан нэр авахгүйгээр зохион байгуулахаар төсөл тусгалаа. Ингэснээр хууль тогтоомжийн хилцүүлгийн явцад танхимд байгаа гишүүд зөвлөлийн тогтоосон хугацаанд багтаан урьдчилсан авсан тооны хязгаарлалтгүйгээр эрсцэл бүртгүүлсэн дараалалаараа асуулт асууж хариулт авна. 2. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэгдсэн хуралдаан болон байнгын дэд хянан шалгах төр хорооны хуралдаанд асуулт асуух, түүнд хариулт авах хугацааг өөрөөр зохицуулсан. Зарим тохиолдолд тодорхой зохицуулаагүй тохиолдлууд байгаа тул үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх болон хяналтын сонсголоос бусад тохиолдолд гишүүн асуулт асуух, түүнд хариулт өгөх, нэмэлт асуулт асуух, хариулт авах хугацааг ойлгомжтой болгож гишүүн 4 минутаас илүүгүй асуух, хариулт тайлбар хангалтгүй гэж үзвэл 2 хүртэл удаа 1 минутаар нэмэлт асуулт асуух, түүнд хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл 1 минутаас илүүгүй байхаар тусгалаа. Хуралдаанд гаргалах шаардлагатай бол гишүүний асуултад бүрэн хариулт өгөх зорилгоор нэмэлт тайлбар өгөх хугацааг нэмж өгч болох. Гишүүн хүсэл гаргасан бол нийт 8 минутын хугацаанд асуулт хариултыг илүү уян хатан байдлаар буюу хэдэн ч удаа асуулт асууж хариулт авах боломжтойгоо зохион байгуулж болох заалт нэмлээ. 3. Хууль санаа зохицогчдын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хилцүүлэгт бэлтгэх байнгын хороонд хуваарснаас хойш ээлжид чуулганы хугацаанд 1 сарын дотор хилцэх асуудлын тов дараалал тусгах зохицуулалтыг тусгалаа. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нам эвслийн бүлэг мэтгэлцэн зохион байгуулахаар санал дүгнэлт гаргасан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаа шийдвэрлэхээр түүнчлэн хуралдааны өмнөх өдрийн 16 цагаас өмнө нам эвслийн бүлэг илтгэгч гишүүнийг томж ирүүлэхээр заасан. Гэвч хууль хэрэгжиж игснээс хойш нам эвслийн бүлэг санал дүгнэлт гаргах мэтгэлцэн зохион байгуулаагүй байна. Тиймээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны болон эцсийн хилцүүлгийг явуулах үед гишүүн санал гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол тухайн хилцүүлгийн явцад 1 цагийн хугацаанд
чөлөөт мэтгэлцээнийг шууд буюу нам эвсийн бүлэг санал дүгнэлт гаргахгүйгээр илтгэгч гишүүн томилохгүйгээр зохион байгуулах зохицуултыг тусгалаа. 5. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх болсон үндслийн талаарх ерөнхий сайдын эсвэл засгийн газрын гишүүний танилцуулгыг сонссны дараа санал хураалт явуул шийдвэрлэх өөрчлөлт орууллаа. 6. Байнгын ороо шаардлагатай гэж үзвэл хууль тогтоолын төсөл болон төслийн тодорхой зүйл хэсэг заалт гишүүний гаргасан сандлын засмын зөрүүтэй сандлын томьёолын сандлын талаар хууль зүйн дүгнэлт гаргахдаа ямар хүрээг хамруулан гаргах талаар тусгалаа. Түүнчлэн байнгын ороо шаардлагатай гэж үзвэл гишүүний гаргасан засмын зөрүүтэй санал тамгын газараар зардлын тооцоо болон улсын төсөвд үзүүлэх нөлөөллийн асуудлаа дүн шинжилгээ хийлгэж болох зохицуултыг тусгалаа. 7. Байнгын орооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг асуудлаа санал хураалт явуулахын өмнө хууль санаачлагт хуулийн төслийн талаар тайлбар хэлж болоход тусгалаа. 8. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүн гормын санал гаргасан бол хууль зүйн нэр томьёог жигдлэх зорилгоор хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар багцлан нэг санал хураалт болгож болохоор мөн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх хэсэг санал хураалт явуулахад их хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүйд тооцох зохицуултыг нэмж орууллаа. 9. Байнгын орооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахтай холбоотойгоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан бол түүний ахлагч эсвэл ажлын хэсгийн гишүүн байнгын орооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулах. Нэгдсэн хуралдаанд тухайн байнгын орооны дарга ажлын хэсгийн ахлагч гишүүн асуултанд хариулах зохицуултыг тусгав. Мөн байнгын орооны хуралдаанд хууль санаачлагчийн хуулийн төслийн талаар тодруулах тайлбар хийж болохоор зааснаар анхны хэлэлцүүлгийн шатанд төслийн талаар ерөнхий асуулт хариулт явагдаж төслийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлэгтээ давхцсан шинжтэй асуулт хариулт гарч байгаа тул байнгын ороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахыг гишүүн гаргасан саналаа тайлбарлах, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан зарчмын зөрүүтэй санал дээр хууль санаачлагч тайлбар хийж болох зохицуулалт тусгах зэрэг өөрчлөлтүүдийг хийлээ. Улсын төслийг 4 үе шаттайгаар хэлцэхээр тусгалаа. 11. Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2026 оны 1-р тогтоолоор үндсэн хуулийн цэцэн гишүүнийг томилох болон албан тушаалыг улсын хуралдаа зөвшөөрсөн танилцах бол нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж байгаа нь үндсэн хуулийн холбогдох заалтад нийцэг өгж тогтоосон тул цэцэн гишүүнийг томилох болон зарим албан тушаалны томилох саналыг улсын хурлаар зөвшөөрлөхэд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах зохицуултыг хуулиас хасгаар бэлтгэлээ. 12. Улсын хурлын хяналтын сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор сонсгол даргалагчийг холбогдох байнгын хороо болон дэд хорооны гишүүнээс сонгох, сонсгол даргалагч эзгүй бол холбогдох байнгын эсвэл дэд хорооны даргаар сонсголыг даргалах, сонсгол явуулах журмын зохицуултыг ойлгомжтой болгох зэрэг асуудлыг хуулийн төсөл тусгалаа. 2-дугаарт чуулганы хуралдаанд болон санал хураалтанд оролцохтой холбоотой гишүүний хариуцлагыг сайжруулах хүрээнд дараах өөрчлөлтийг хийлээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль заасан тухайн өдрийн эрсэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй. Хүндэтгэн үзэх болон Монгол Улсын үндсэн хуулийн тодорхой заалтыг илтгэж зөрчсөн асуудал хэлэлцсэн. Эсвэл Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсхүү үзэх шалтгаантайгаар мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан эсвэл бүртгэлээс гарсан бол түүнийг хуралдааны эрсэд оруулж тухайн хуралдааны асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцох одоогийн зохицуултыг хасгаар төсөл тусгалаа. Улсын их хурлын гишүүний чуулганы хуралдаанд бичлэн оролцож санал өгөх зохицуултыг нэмж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санал хураалтад бичлэн оролцоогүй гишүүнийг санал хураалтын бүртгэлээс хасах, санал хураалт явуулахын өмнө хуралдааны танхимд байгаа гишүүдийн тоог бүртгэж тухайн бүртгэлээс санал хураалтын дүнг гаргахаар тусгалаа. Нэгдсэн хуралдаан даргалагч санал хураалт явуулахаас 10 минутын өмнө 1 минутын турш санал хураалтын хонх дуурахаар төсөл нэмж тусгалаа. Санал хураалтыг цахимаар
хураалтыг цахимаар эсвэл гар өргөж явуулах ба гар өргөх санал хураалт явуулах бол гишүүн тухайн асуудлыг дэмжиж байгаа үгийг тодорхой илэрхийлдэг байх зорилгоор гишүүн бүрийн нэрээр дуудаж саналыг авч хуралдаанд даргалагч дүнг зарлахаар тусгасан байна. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйл заасан хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагад тусгагдсан хуралдаан даргалагч хуралдааны явцад хүлээлгэх хариуцлагаас хуралдаанд оролцох эрхийг хасах, тухайн хуралдааныг орхин гарахыг үүрэг болгох хариуцлагыг хуулиас хасахаар төсөл тусгалаа. Улсын их хурлын гишүүн нэгдсэн байнгын дид хорооны болон хянан шалгах төр хорооны хуралдаанд идэвхтэй оролцдог байх. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тодорхой хугацаанд оролцоогүй бол эсвэл санал хураалтын тодорхой хувьд шалтгаангүйгээр оролцоогүй бол ёс зүйн дид хороо хариуцлага хүлээлгдэг байх зохицуултыг нэмж тусгасан болно. Тодорхойлбол гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр болон хуульд заасан үндслээс санал хураалтад оролцоогүйгээ мэдгдснээс бусад тохиолдолд 1 сарын хугацааны нэгдсэн байнгын дид хорооны хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй эсвэл ээлжид чуулганы хуралдаанд нэгдсэн эсвэл харьяалагдах байнгын хорооны эсвэл дид хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол ёс зүйн дид хороо гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслахын цалингийн зарлаас бусад гишүүний төсвийн 1 сард оногдох санхүүжилтийг олгох байх хариуцлагыг тусгалаа. Ёс зүйн дид хороо гишүүний хуралдааны эрц санал хураалтанд оролцсон байдлын мэдээг 7 хоног бүр гарган авч түүнд үндэслэн гишүүнд хариуцлага оногдуулах, түүнчлэн ёс зүйн дид хороо гишүүний хуралдааны эрц санал хураалтанд оролцсон байдлыг ээлжиж чуулган хаасны дараа 7 хоногт нийтэд мэдээлэхээр тусгав. 3. Гишүүн ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй, төр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа оролцоогүй бол тухайн ажлын хэсгийн болон төр хорооны бүрэлдэхүүнээс хасах зохицуултыг мөн тусгалаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд маргаан хяналт шийдвэрлэх тухай ажиллагааны тухай болон Монгол Улсын засгийн газрын тухай, олон улсын гэрээний тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж оруулсан болно. Анхаарал тавьсанд баярлалаа.